За Google Gemini энэ хиймэл оюуханыг ашиглаж интернетээр мөнгө олох бас нэгэн аргыг яг одоо би та бүхэнд танилцуулна. Энэ аргаар мөнгө олохын тулд ердөөсөө шинээр нээсэн YouTube сувг тэгээд Amazon дээр affiliate-ээр бүртгүүлсэн байх шаардлагатай. Ердөөсөө энэ хоёр зүйлийг хийсэн байхад энэ аргаар мөнгө олох боломжтой. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Интернетээр олсон мөнгөө Монгол дахь банкныхаа данс руу татах боломжтой. Арга зүйн талаар бичлэг контентууд 3 дахь өдөр бүтэн сая өдөр тогтмол тавигдж байгаа. За тэгэхээр та бүхэн өмнө нь affiliate marketing гэж сонсч байсан байх. Зарим хүмүүс миний YouTube сувг дээрээс сонсч байсан байх. Affiliate marketing гэдэг нь бусдын бараа бүтээгдэхүүнийг сурталчлаад өөрийн чинь зан сурталчилгаанаас зарагдах юм бол үнийн дүнгийнхэн тодорхой хувийг ашиг болгож авдаг энэ маркетингийн хэлбэрийг хэлж байгаа. За тэгэхээр өнөөдөр би Gemini-с нэг асуулт тавьсан. Ямар асуулт тавьсан бэ гэхээр Gemini show me top 10 affiliate product. За Google дээр хамгийн их хайлттай байгаа топ 10 affiliate бараа бүтээгдэхүүний түлхүүр өгнүүдийг надад харуулаач гэсэн байгаа. За тэгвэл Gemini надад Google дээр хамгийн өндөр хайлттай байгаа affiliate бараа бүтээгдэхүүнтэй холбоотой түлхүүр өгнүүдийг гаргаад өгч байна. За энэ түлхүүр өгнүүдээс миний анхаарлыг татсан зүйл бол 7 дугаарт нь iPhone 16 утасны кейс. Ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсад iPhone 16 утасны кейс гэсэн түлхүүр үгээр хүмүүс өдөрт саяас олон удаа хайлт хийдэг юм. 1 саяас олон удаа. Тэгэхээр одоо 1 саяас олон боломжит худалдаа авахч байна гэсэн үг байхгүй. Хэрвээ би iPhone 16 утасны кейсээр affiliate хийх юм бол. За iPhone 16 утасны кейсээр яаж affiliate хийх юм бэ гэхээр Amazon гэдэг энэ вебсайтн дээр affiliate-ээр бүртгүүлэх хэрэгтэй. За тэгсэн чинь дараагаар өөр чинь нэг affiliate link өгнө. Ерөнхийдөө бол Amazon дээр зарж байгаа бараа бүтээгдэхүүн болгон дээр чи affiliate хийх боломжтой. Ерөнхийдөө affiliate-ийн тусгай link өгдөг байхгүй. Тэгээ чиний линкээр чи хүмүүс Amazon дээр судалтай авалт хийх юм бол судалтай авалтын тодорхой хувийг commission буюу ашиг болгож авна. Одоо жишээ нь 67 мянган төгрөгийн утасны кейсийг миний линкээр хэн нэгэн худалдаж авах юм бол нийт үнийн дүн 63 мянгаас нь 20 мянгаыг би авдаг ч юм уу те. За ерөнхийдөө бол ийм утга учиртай зүйл. За тэгэхээр одоо хэдүүлээ ерөнхийдөө бол ямар бараа бүтээгдэхүүн дээр affiliate хийхээ сонгочлоо. Affiliate линк анаас авахыгаа бол тодорхой болгочлоо. Amazon дээрээс affiliate линк авна. За тэгсний дараагаар юу үлдэж байгаа вэ гэхээр ердөөсөө маркетинг. За маркетинг яаж хийж болох вэ гэхээр та нар YouTube дээр ердөөсөө л нэг топ 10 гэсэн бичлэг хийгээл болоо. Одоо жишээ нь топ 10 хамгийн бат бүх iPhone утасны кейс. Ердөөсөө YouTube дээр нэг бичлэг хийгээд бичлэгнийхээ тайтлыг топ 10 iPhone утасны хамгийн бат бүх iPhone утасны кейс гэд өгчнөө өсөв. YouTube дээр тэр хэдэн мянган хүмүүсийн төвлөргөөр өдрөөлгөн хайлт хийж байгаа юм чинь. Ерөнхийдөө миний YouTube сувгийг YouTube-ийн хайлтаар миний хийсэн бичлэгийг YouTube-ийн хайлтаар хүмүүс үзэх боломж бол асар өндөр байна гэсэн үг байхгүй. За тэгэхээр яаж топ 10 iPhone утасны кейс энэ бичлэгийг яаж хийх вэ? За бид та нарт зөвхөн маркетинг арга зааж. Ерөнхийдөө YouTube-ийн бичлэгэн дээр хамгийн чухал зүйл бол эхний 5 секунд. Бичлэгний чинь хамгийн эхний 5 секунд. Энэ 5 секундын дотор үзэж байгаа хүмүүсийн анхаарлыг татах нь маш чухал. Тэгжиж ерөнхийдөө бол бичлэгийг хүмүүс дуустал нь үзэх шийдвэрээ гаргана. За тэгэхээр бичлэгний эхний хамгийн эхний 5 секунд дээр яаж хүмүүсийн анхаарлыг татах вэ? Энэ дээр жоохон задгай сэтгэх юм бол өнөөдөр би iPhone утасныхаа кейсэн дээр маш том топ юм гасан миний утас энэ ослыг давсан ч юм уу те. Эсвэл өнөөдөр би iPhone утасныхаа кейсэн дээр ерөнхийдөө нэг иймэрхүү хүмүүсийн нэг сандгасан хүмүүсийг айлгсан бодуулгаар зүйлийг эхний бичлэгнийхээ 5 секундэд хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд ерөнхийдөө хүмүүс анхаарлыг татаад авчлаа. Тэгснийхээ дараагаар бичлэгнийхээ дунд хэсэг дээр нь нөгөө топ 10 iPhone утасны кейсийг танилцуулна. За контент хийх тал дээр одоо би танарт зөвлөгөө өгье. За контент хийхэд бол ердөөсөө энэ Amazon дээрээс бол бараа бүтээгдэхүүний зураг мөрөг нь бол бэлэн харагдчихээн. Тэгэхээр та нар яах вэ гэхээр Windows 11-тэй хүмүүс бол ерөөхдөө бол ингээд cut хийгээд авчиж болно эдгээр зургуудыг. За ингэж cut хийж авангуудаа Canva
Canva-аар ороод энэ бол үн төлбөргүй ерөөдөө Photoshop дээр хийж болдог ихэнх зүйлүүдийг хийж болдог юм үн төлбөргүй вебсайт байгаа. За тэгээд Canva-аар оронгуудаа хэдүүлээ яах юм бэ гэхээр create new design гэдэг дээр дарна. За энийг болохоор бичлэг video landscape дээр дарна. За тэгэнгүүтээ continue. За тэгэнгүүтээ одоо сая Amazon-ы бараа бүтээгдэхүүнийг кат хийсэн зураг ийш оруулчихъя. За тэгэнгүүтээ энийг ингээд жоохон томруулаад оруулчихъя. За тэгэнгүүтээ артлахын background-ыг нь болохоор харч юм те. Ийм болгоод. За тэгэнгүүтээ яг уу ихээр нэг цулгаа пэйж урталт нь оруулаад энийг болохоор хэдүүлээ. Топ 1 болгоч. За топ 1. За энэ утасны кейсийнх нь нэрийг юу гэж нэрлүүлээ харъя. Утасны кейсний нэр нь болохоор Miracle for. За ерөөдөө нэг тийм оноосон нэр бол байхгүй байна. Тэгэхээр хэдүүлээ зүгээр топ 1 гэдгээр нь явчих. За топ 1 дээр нь энэ тэгэнгүүтээ дараа нь топ 2 дээр нь болохоор өөр нэг утасны кейсийг оруулсан. За топ 2-ыг нь одоо хэдүүлээ харъя. Олъё. Топ 2 нэг юу гэж болох вэ хэдүүлээ харъя. Топ 2 нь энэ гэж болно. За энэ дээр би ингэж дарж ороод тэгэнгүүтээ ингэж кат хийж аваад Canva-аар ороод чиний хэдүүлээ кат хийсэн зураг оруулчих. Хэрвээ та нарын зургийн артлах нь background-ыг нь арилгахыг хүсэх юм бол хэдүүлээ BG remove дээр нь дараад болоо. За одоо би танарт юу хийхийг нь бүр детальчсан байдлаар хэлж өгье. За тэгэхээр та нар бичлэгнийхээ эхний 5 секунд төр хүмүүсийн анхаарлыг татчихлаа. Тэгэнгүүтээ топ 10 утсыг одоо танилцуулаа, утасны кейсийг одоо танилцуулъя гэж хэлэнгүүтээ ердөөсөө топ 1 дээр нь энийг оруулна. Тэгэнгүүтээ ердөөсөө энэ утасны кейсний деталуудыг нь сонирхолтой байдлаар хэлэх байхгүй. За энэ утасны кейс бол ихэд бол 360 хамгаалттай, дөргөний хамгаалттай, дэлгэцний хамгаалттай, тэгээд торгоных нь хамгаалалт утасны кейсийн зузаан хэрийн шокны хамгаалалт юм усны хамгаалалт юм те. Тэгээд ерөнхийдөө энэ топ гар бичлэгийг илүү сонирхолтой болгох үүднээс яаж болох вэ гэхээр хамгийн муугаас нь эхлээд сайн луу нь явуулвал зүгээр. Топ 1 дээр нь одоо чинь хамгийн муу кейсээ оруулаад топ 2 дээр нь арай сайн, топ 3 дээр нь буурсан. Тэгээд топ 10 дээр нь бүр хамгийн амар бат бүх кейс ч юм уу те. Иймэрхүү байдлаар ерөөдөө бичлэг аягүй сонирхолтой болох хэрэгтэй. За тэгээд дараа нь яаж энэгээрээ мөнгө олох юм бэ? Одоо мөнгө бол хамгийн чухал асуултанд хариулт өгье. За яаж мөнгө олох юм бэ гэхээр та нар ердөөсөө одоо шинэ бичлэгийн юм шиг ингэж хийж тавилаа. Тэгэнгүүтээ доотлолт нь Amazon-ын affiliate линкүүдийг оруулчихна. За топ 1 утсыг энэ линкээр худалдаж аваарай. Топ 2 утсыг энэ линкээр худалдаж аваарай. Топ 3 утсыг энэ линкээр худалдаж аваарай. Тэгээд одоо хэдүүлээ бичлэгийнхаа төгсгөлд маш чухал дүгнэлтийг хий. Энэ аргаар мөнгө бол бүтэхгүй юу? Бүтэх магадлал бол асар өндөр. Яагаад вэ гэхээр Google-ийн хайлтан дээр хамгийн өндөр хайлттай түлхүүр үгэн дээр суурилж бараа бүтээгдэхүүнээ сонгосон. Google-ийн хамгийн өндөр хайлттай түлхүүр үгээр бичлэгнийхаа нэрийг өгсөн. Тэгээд Amazon хүн болгоны итгэдэг вебсайтн дээр affiliate хийж байгаа. Amazon-ы линкээр хэн ч гэсэн ерөөхдөө бол эргэлзээгүй худалдаа авалт хийн. Тийм учраас ерөөхдөө нэгдүгürt асар олон худалдаа авагчтай асар олон хүмүүсийн зүйлийг сонирхож байгаа. Тэгээд асар олон хүмүүс Google дээр, YouTube дээр хайлт хийж байна гэдэг чинь асар олон хүмүүс миний бичлэгийг үзэх боломжтой. Асар олон хүмүүс миний бичлэгийг үзээд үзнэ гэдэг чинь асар олон хүмүүс ерөөдөө миний бичлэгэн дээр судалгаа авалт хийх боломжтой гэсэн. Тэгээд Amazon-ы линкээр худалдаа авалт хийх учраас хэн ч гэсэн ерөөдөө эргэлзэхгүй байх гэж бодож байна. За ерөөдөө ийм нэг зөвүүн арга байдаг. Энэ аргаар ерөөдөө одоо ч гэсэн би мөнгө болж байгаа. Ер нь бол affiliate marketing миний хувьд бол гол орлогын их үсэр байсаар ирсэн. Маш олон жил affiliate marketing-аар ерөөдөө би хувьд бол мөнгө олж байна. Тэгээд хэрвээ та бүхэн интернетээр мөнгө олох ямар аргууд байна те илүү
олон сонирхолтой мэдээллүүдийг авахыг хүсэх юм бол энэ бичлэгний чинь description дээр өөрийнхөө Discord group-ийн линкийг оруулсан байгаа. За тэгээд Discord group руу орж ирээд надтай бас холбогдож болно, надаас юм асууж болно. Өөр хоорондоо та нар өөрсдийнхөө интернетээр мөнгө бол гаргуудыг бас хуваалцж болно. За тэгэхээр би өнөөдрөөс эхлээд Discord-ийн community үүсгэж байгаа. Тэгэхээр та бүхэн яг одоо миний community руу ороод ирээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Peace.